үзэгчдээ эрүүл Монгол нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн та түүний телевизэн шууд хэвээрээс Кали йогийн багш Ханс Дэрж болон Уранга багш нарын хамтаар хүрж байгаа илээ. Та бүхэн маань хоёр багшаас нь асуухыг хүссэн асуулт байвал манай шууд утсуулах 701858 болон 191558 мессежээр 155 158 дугаар биелгэж болно шүү. Бид гурвын өнөөдрийн ярилцах сэдэв бол йогагаа. Тэгээд за эхлээд Кали гэдэг нэрний цэгцлий гэж бодлоо л да. Би ихнийхээ асуултыг ямар учиртай нэр үү те? За юуны өмнө сайн бацхан уу те үзэгчтэй бас энэ орон мэндийг дэвшүүлээ. Тэгээд Кали йога нь болохоор өнгөрсөн оны 9 сард нэгдсэн. За тэгээд Кали гэдэг нь болохоор бурхны нэр байгаа. Тийм ээ, эмэгтэй бурхны догшин эмэгтэй бурхны нэр. Их бэлэгдэлтэй учраас нэрээ болгож авсан. Тэгээд яг нэрэндээ их гүн утга учиртай. Тэгээд Калин бурхан өөрөө болохоор цаг хугацааг захирдаг бурхан, өхөл төрлийг захирдаг бурхан тий. Тэгээд их хүмүүс ер нь бол харж исэн баг. Айгүй олон гартай ийм хар дүрхтэй эмэгтэй байгаа хилээ гаргасан. Нэг толгой завьсан толгойд барьсан тий. Тэгээд үүсэл гардал нь болохоор айгүй олон ивтэй одоо түүх юмнууд байдаг тий их сонирхолтой бол тэгээд цаашаа ярих юм уу эсвэл тийм үдэ шашныхантай ярих юм бол 6 моторт гом үгүй бол махгал гэж нэрлэдэг бурхан байна. Тэгээ йогийн Кали гэдэг йогийн маань гол онцлог давуу тал гэвэл тий бусад гадуурд маш олон төрлийн йогууд байгаа шүү дээ тий энэ дундаас ер нь ялгарх йог гэдэг хүмүүс ч бас олон төрлийн йогуудаа эргэлзэж байгаа шүү дээ энэ нь одоо ямар учиртай юм гэдэг ч юм уу тий энэ талаас нь ярил тий манайх бол Виняса Аштанга йогийн төв гэж яг тий Монголд ер нь дэлгэрэнгүй хэдэн одоо хамгийн дэлгэрэнгүй нь бол 10 жилийн өмнө ихсэн шири йог байгаа тэрний дараа явах юм бол хата йог гэж байна тэгээд тэрний дараа бол Виняса йог гэдэг бидний тэ заадаг Виняса йог гэж байгаа. Ялгаа нь яг юу юм бэ гэхээр Виняса йог нь амьсгаа хөдөлгөөнтэйгөө хосолж явдаг. Жишээлбэл одоо бүжиг шиг уурсаж явна гэсэн үг тэ. Нэг хөдөлгөөнийг хийгээд зогсохгүй нөгөө хөдөлгөөнөөр амьсгаа нь дуусвал тэ өөр хөдөлгөөнд эхлээд амьсгаатайгаа зүг цаашаа явна. Виняса гэдэг үеийнх нь өөрийн одоо орчуулж яах юм бол урсгал гэсэн утгатай л да. Тэгээд манайх бас аштанга йога хийдэг. Тэр нь арай нөгөө шинэлэг юу, арай юм ирчүүчтэй. Тэгээд ялгаа нь юу гэвэл одоо байрлалаасаа өсөрж орох ч юм уу те. Одоо нийлүү юм хөдөлгөөн шаардсан. За тэгээд хоёрдоос нөгөө амьсгал гэж ярьж байгаа те. Амьсгал бас дотроо олон төрлийн одоо техникүүд байдаг. Тэгээд аштангагийнх болохоор уджай гэдэг нэг юм хоолойгоо жоохон шахах маягаар тийм ээ илүү урт тасгаж амьсгалдаг тийм. Тэгээд манай төв бол яг нэг хичээл нь цаг 30 минут ордог онцлогтой нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол заавал амьсгалын дасгалууд орно. Тэгээд биеийн дасгалууд орно, асана орно. Тэгээд бэлтгэл бол заавал ордог учраас цаг 30 минутын хичээл ордог. Ер нь нэг цогц хөтөлбөрлөлийн цогцтой тийм. Йог бол ер нь хэд бол амьдрах ухаан тий амьдрах одоо гүн ухаан учраас тэгээд йог бол дотроо бүх одоо нөгөө амьдралын хэв маяг философи байна тий. Тэгээд яаж амьдрах уу, яаж хөдөлгөөн хийх вэ, асана орно, тэгээд бясалгал нь орно. Бүгдээрээ нийлээд йог гэж бүтэж байгаа учраас цогцоор нь тий. Одоо нөгөө нөгөөчлөгтэй одоо жишээлбэл одоо хүний гар бугууны хөдлөө эмчтэр очлоо. Тэгэхээр эмч хараад чиний гар бугууч өвдөж байгаа юм байна. Маа ийм тийм ээ тос төрх. Тийм ээ энэ чинь одоо ийм учиртай гэдэг. Йогийн хувьд болохоор тэр хүний одоо яаж суудаг вэ? Тэ бие яаж авч явдаг вэ? Унтахтаа ямар хэлбэрт унтдаг вэ гэдгээр бүр нийт цогцоор нь авч хардаг байхгүй. Тэгээд зөвхөн бугуй биш тэ яг энэ ингээ булчингаа дагаад тэ энэ мөр зүү тийм ээ тэр бүгд ордог байхгүй. Тийм учраас илүү ингэж гүн хүний цогцоор гэж. Тэгээ йогч юм гэдэг шүү дээ. Хүмүүс чинь фитнес явна гэж дасгал хийдэг шүү дээ, тий. Дасгал хийх биш бас йогч нөгөө хүнийг тайвшруулна, тий. Бас эмчилнэ гэж байгаа шүү дээ. Тэнгэр бас онцлог ахалтай, тий. Тэгээд түрүү хэлсэн йог гэдэг үг нь өөрөө болохоор нэгдэл гэсэн утгатай. Тэр нэгдэл нь юу вэ гэвэл хүний оюун санаа, бие, сэтгэл гурав нэгдэжээж тэр одоо цогц бие гэсэн юм болдог, тий. Бие болдог гэж
ярьдаг. Тэгээд йогийнхан нөгөө дасгалаараа нэвтрүүлээд амьсгалынхаа дасгал нь болохоор оюун санаанд илүү нөлөөлнө те. Тэгэл биед нөлөөлнө те. Биений дасгалууд нь болохоор эргээд бас оюун санаа, бас сэтгэл зүйд нөлөөлнө те. Тэгэхээр ийм гурал ийм одоо бүрэнгийн доторл тийм ээ. Тий. Тэгээд тэгэл амьсгал руу ил үгэн орох юм бол тань бид бүгдээрээ ч нөө энергийн юутай учраас тэгээд тэр энерги тийм шүү дээ. Амьсгалын зөв ахваас л бүх юм эхэлдэг гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээ амьсгалгүй бол бид өөрсдөө амьдрахгүй шүү дээ тий. Хэмжээс амьсгалаа зөв авч сурах юм гэдэг бол маш чухал хэрэгтэй тий. За тэгэд хүмүүс ч одоо йогд яваад яг хэдийн хугацаанд хичээлд юм болоо гэж ярьдэж шүү дээ. Одоо гадуур шиг төрөлжсөн йогууд их байж шүү дээ тий. 6 хоног ч юм уу 6 хоногийн дотор би хэдийл та хасаад өгнөө тэгнээ эрүүлжүүлээд өгнө уур хуцаараа ч юм уу стрессээс тайлаад өгнө ч гэдэг юм уу. Тиймэрхүү йогууд аюух гадуур юм л та. Энэ тал дээр та нарын бодол юу гэдэг. Эрчимжүүлсэн тийм йог байд юм уу? Йогоор нь тогтмол хичээлэх хэрэгтэй байд юм уу? Цаг хугацааны үед юу юм те? Би яг хувьдаа бодоход те ингээд 6 өдөр явлаа магадгүй үр дүн гардаг бах те. Тэгтээ 6 хоног хийчихэл йогыг огт бүр шууд ингээ хайдаг явдаг мартдаг хүн бол байдгүй баха. Яг бол тэр юмд орчдөг байхгүй хүн угаасаа тэгээд тэр өөрчлөн мэдрэмж те тэр бүгд ингээд үлддэг. Яг хөө турах гэж орж ирсэн хүн гарч явахдаа арай ихийг сурцсан, арай их юм үр дүнд хүрсэн байгаа. Тэгээ турхаас гадна би эрүүлж хэрэгтэй. Хамгийн гол нь эрүүлжих хэрэгтэй байхгүй. Тэгээд хүмүүсийн бас ухамсарт нь сайн нөлөөж ийн гэсэн үг үстэй тий. Бас юунаасаа шалтгаална да, багшаасаа шалтгаална л да тий. Багш нь одоо йог гэж юмыг яаж хүргэж юм те тэрнээс их шалтгаална. Одоо зөвхөн дасгалаараа гэж өгч ивэл те одоо йогийн нэгтлэнд харуулж нэгсэн шүү дээ. Тэр бол нэг буруу гэж хэлэхгүй. Тэгээ зөвхөн багшаасаа шалтгаална тийм үү? Айлыг тэр хүн одоо багш нь ангид ирсэн хүмүүсээ хараа шүү дээ те. Айлыг яаж хичээлээ заавал илүү тэр хүнд хэрэгтэй вэ гэдгийг нь олж өгч чадчихвэл те сайн байна гэсэн. 6 хоногийн одоо нөгөө нэг одоо тураагч гэх юм уу тийм хөтөлбөрүүд явж байгаа шүү дээ. Яг хуу явж болно, тэрнээс яваа эхлүүлж болно. Тэгтээ бол тий байнга одоо насан туршдаа нөгөө амьдралын хэм маяг гэж ярьж байгаа учраас тий үргэлжлээд ер нь тий байнга хийгээд байх. Амьдралын зөв хөвшил гэж яддаг шүү дээ. Тэр шиг л болох хэрэгтэй юм шүү дээ. Тий одоо нөгөө нэг зарим хүмүүс чинь өглөө басаад нөгөө бясалгал хийдэг тийм үү дадал болсон. Тэр шигээ бясалгал хийгээс өмнө одоо за 10 минут 15 минут йогийнхоо тэг нарны мөрөглөө хийчихэд биеэ бэлдээд оюун санаагаа бэлдээд тэгээ ингээд суухад бясалгалаа хийхэд илүү хурдан тий одоо төвлөрч сурдаг илүү гүн бясалгалтаа орж чаддаг болдог. Тэгээд ер нь йогд орж ирэх бол олон янз байдаг л та. Одоо дасгалаа тий 6 хоногийн эрчимтэй хөтөлбөр гээд хийгээд орлоо. Нэр йог нэр гоё биш би одоо жоохон гүнзгийрмээр ингээд тий өөр йогийг нөгөө нэг төвүүдийг хайж эхэлдэг очиж үздэг тий. Тэрийг бол би бол тий өөртөө таарсан йог олж авах нь бол зөв гэж боддог. Тэгээд бид хоёр шиг одоо жишээлбэл та хүн йог сонирхож орж ирэнгүүт нь за тэгээд тэрийг бас үзээрэй, тэрийг бас үзээрэй, тэрийг бас үзээрэй гэж хэлдэг багш байхгүй. Тэгээ бид хоёр бол аль болох олон багшаар явж үз. Яг тэгвэл багш болгоноос юм сурдаг тий. Нэгдүгээр, хоёрдугаарт ингээд йогийн тухай нэг ярьж байгаа юм чинь йог гэдэг ухааны зорилгыг нь бид бас заавалшгүй хэлэх хэрэгтэй баг. Йог бол турах одоо биений эрүүл мэнд гэхээсээ илүү йогийн ухаан нь бол цаанаасаа хүний зовлонгоос ангижруулах. Одоо хүний зовлон ерөөсө хоёр те одоо нэг буддистийн ч гэсэн хиндуизм ч гэсэн те 200% те учир шалтгаантай шунал маналата юу жөтөө за тэгээд нөгөө нэг хүсэл юмэг ингэж нөгөө барьж ингэж өөртөө ингэж те юу яадаг хоёрдугаарт айдас гэдэг те хүн юмнаас айдаг хүн ямар нэг шийдвэр гаргахаас айдаг те тэднээс ингэж ангижруулах гол зорилго нь бол ерөөсө тэр те тийм болохоор одоо яг нөгөө илүү баруун талаас барууны медиагийн нөлөөнд айгүй ихтэй гэж нөгөө туурах байрах дасгал гэж орж ирсэн болохоос биш яг одоо зорилго нь бол яг тийм те тэрийг бид нэр илүү ингэж төлхөө ордог гэх юм уу те гэж хэлж бас болно. Сая ярианд тэглээ штэ багш айгүй чухал гэд те танаа кали йогийн хувьд багш нарын ерөөдөө зэрэг ч гэдэм үү те
Тэр тал дээр хаана мэрэгжил эзэмшсэн яг энэ тий энэ тал дээр бас ярил. Бид тэр Монголд заах гэж байгаа учраас тий хоёулаа Монголдоо сурсан. Тий яг гадаадд сурахаар нөгөө бүх материалууд нь англиар болохоор ирээд яг ингээд заах гэр тий Монгол хүмүүстэй заах гэр ингээд үг хэлэн мэдгүй тий ингээд яг үг хэлэн мэдгүй тааруулж ингээд нөгөө нэг суулж ингээд орчиндөө тааруулж яахгүй бол хэцүү. Тэгээд ер нь бол зайлшгүй тий багш болохоос өмнө 200 цагийн сургалт бол зайлшгүй суух ёстой. 200 цагийн цагт эхлээд суугаад тэгээд тэр дотроо бол хүний биеийн анатом үзэн тий философиудаа үзэн тэгээд биений одоо байршлуудыг үзэн тий тэгээд цаашлаад одоо нөгөө ямар практик бас заах практик орно одоо ямар өвчтөй хүнд яаж тааруулж хийх үү тий ямар насны хүнд аль нь илүү дээр вэ гэдгийг судалж ийж тий тэрний дараа яг уу заах тий эрэхтэй болно тэгээд зааж эхэлнэ. Тий тэгээд бид нар бас өдрөө хэлэхдээ багш болгоноос нэг заавал нэг юм сурдаг. Яг бол хүн болгоны арга барил өөр те. Хүн болгоны өөрийнх нь йогт орсон зорилго нь өөр, зорилт нь ч өөр, хүсэж байсан юм ч өөр те. Тийм болохоор юу гэчлээ мартчихлаа. Цааш дараагийн асуулт. Сая тийм насны хувьд тий кали йогд одоо хичээл хийх сонирхож байгаа хүүхд залуусаа ээж болно тий өгшин настай эмээ өвөө нар маань ч үзэж байгаа тийм үү. Тэгэхээр чи насны хувьд энэ кали йогд бэ хідээ сэдэн насны хувьд гэж ангилдаг юм болоо гэж бас сонирхож байгаа ах та тий. Энэ тал дээр йог бол насны хязгаар гэж ер нь байдгүй. Нэг зөөр үгээд юм л та. Хүн төрөхдөө йог ч төрд юм аа. Тэгээд нөгөө амьдралын хэв маягт бид нар нөгөө ингээ хайцлагддаг учраас те ингээд нөгөө хөшүүн биетэй болоод ингээд хөдөлж чадхаагаа тэгээд те хөдөлгөөний нөгөө нэг хамслаасаа гарахын тулд бас ирээд йогыг хайдаг юм аа гэсэн юм ба. Манайд бол зөөлөн йог бас орно. Тэр нь яг хөө жоохон те ахмад насны хүмүүст одоо нөгөө эрчимтэй явж чадахгүй те үгүй бол нөгөө нэг ихтгэхийн хөшүүн ч юм уу те үгүй бол хүн чинтэй ч юм уу те үгүй бол одоо нөгөө насны яг зөв тааруулаад зөөлөн йог гэж байгаа. Тэгээд ер нь агсан шат гэж байгаа арай нэг залуу хүмүүс таарсан те нэг дунд насны үгүй бол нөгөө фитнес маягаар ч юм уу нэг бэлтгэжүүлэх маягаар те арай жоохон таслын арай илүү эрчимтэй явах бас анги байгаа. Тэгээ ер нь бол анги бүрдүүлэхтэй бол нэг ойролцоо тэгээ насны хүмүүсийг ингээд цуг англиад явуул уг нь илүү дээр яагаад тэгэхээр те нэг ангид одоо 60 та те хөгшин байлаа гэхэд 15 та те нөгөө нэг одоо өсвөр насны тий охин ингээд хоёр өөр хийн тийм үү энэ одоо нэг хүнд нь амархан байхад нөгөөнд нь хэцүү байж штэ тий тэгэхээр тэрийг багшд харуулж яг хийж өгнө гэхдээ нэг англид ингээд бүгднийг оруулчих юм бол те одоо нөгөө арай ирүү хурцтай явна те арай дөнгөж сайжирнаа л гэсэн үг шүү дээ. Тий. Тэгтээ бас нөгөө асуултанд хариулахад те йогд ерөөсөө йогоор хичээлээ гэсэн тийм ямар ч хаалт ажлаг бол байхгүй те. Та 60 50 та байна уу 86 тай байна уу те. Эсвэл 7 8 тай хүүхэд байна уу те. Бүгд йог хийж чаднаа. Бүгд йог хийж болно те. Калиогийн маань бас хэдэн хэлжээр хичээлдэг. Анги дүүргэлтийн хувьд одоо хэдэн хүн ойролцоогоор нэг ангид сурах боломжтой. Ээлж байвал бас цаг тий. Ээлжээрээ тий цаг юунасаа хамаарад бас юу. Манай зааланд бол өөрөө бол нэг 20-од хүн бол багтана. Илүү багтана. Гэхдээ тэгж шахаж дүүргэлттэй ордгоо тий. Тий нөгөө йогд явъя би ингээд ямбараа нэгэд ирж байгаа хүн болгоныг тий ингээд ахыг боддог. Анги дүүрэггүй ч гэсэн ангиа явуулдаг тий. Тэгээ ер нь бол тэгээд одоохондоо бол нөгөө анги зөв хүнтэйгээ айлуулах явахыг боддог. Тэгээ илүү олон цаг тавиад тэгээ зөв хүнтэй айлуулах нөгөө нэг багш нь тулж ажиллахын тулд анхаа шатанда тий тулж ажиллахын тулд тэгээд өглөөний анги хамгийн эрт өглөөний анги гэх юм бол 7 цагийн зөөлөн яг байгаа. Дөнгөж орноосоо босоход ингэ жоохон би хөшөө байдаг шүү дээ. Тэрийг ингэ тайлахад өдөржингөө нөгөө ажиллаа хөдөлгөхөд биеийн сайхан тэг ингэ бэлдээд тий. Тэр тийм агаараа өдөө йог гэж бас байгаа. Тэгээ удахгүй шинэ хөтөлбөрүүд гарна. Тэгэхээр нэг баг үдээр тэгээд үдээс хооштой нэг хичээлүүд нэмэгдэнэ. Тэгээ ер нь голцоо явж байгаа хүмүүсээ сонирхол бол ажлаас өмнө явдаг. Тэгээд ажлынхаа дараа явдаг учраас тэгээ ихэнх ангиуд одоо өглөөний анги байгаа, оройн анги. Хүмүүсийн бас цаг зав тохируулаад тий. Одоо юу
цаг завгүй нийгэмч тий. Цагийн төлбөрөөр. Тэгээд 3 сарын 1-ээс тийм бид манад нэг шин ангиуд нэгдэж байгаа шин төлбөрүүд йогоос арай өөр. Тий. Тийм бас өөр гэвэл сонирхол байлаа. Тэр нөөцөө. Болон л манад нэг уран нугаралт орж иж байгаа. Манай урангой багш өөрөө болохоор бас нэг бүжгийн багш тий. Энэ belly dancing гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэр бас орж ирж байгаа. Тэгэхээр яг йогтойгоо хослуулаад тий нэг одоо нөгөө дэмжих маягаар тий одоо жишээлбэл уран нугаралт бол илүү үеийн хатныг сайжруулах юм уу. Тэгээд belly dancing бол одоо биеийнхаа тий нөгөө удирдах чадвар нь илүү сайжрна гэх юм уу тий. Тэгээ нөгөө эмэгтэйч одоо нөгөө хамт олноороо ингээд цуг ингээд тий хөгжилтэй гэхээр нөгөө сэтгэл зүйн хувьд илүү тий дэмжлэг үзээ тий нөгөө стрессээс хурдан салж чаддаг. За. Тэгээд цааш тийм зорилгын үед одоо айгүй их олон ажил төлөвлөсөн байгаа хэлтэй тий. Энэ бол байгаа. Би тэрийг ер нь бол зорилго айгүй юм цогц юугаар тий хүний эрүүл мэндэд анхаарах. Тэгээд ер нь эрүүл мэнд гэдэг чинь тэгээ хамгийн дөрөв оюун санаанаасаа эхэлдэг, дотроос эхэлдэг байхгүй. Тэгээ хүн өглөө босоод за өнөөдөр би ингэнэ гэд йогад явна гэд йогд ирж байгаа гэдэг чинь айгуу том алхам багхгүй тий. Эрүүл болох том алхам тий. Тэгээд тэрийг нь бас дэмжиж юу яах тэгээд бид нэр илүү юм ягаад бясалгал дээр их анхаардаг вэ гэвэл доторх оюун санааг тийм ээ бид илүү их идэвхжүүл. Хүн зарим хүн ингээл мэдхгүй стресстэй ингээл яваад байдаг тий. Тэр нь яг юунаасаа болоод эсвэл өөрийгөө яг энэ амьдралд ирсэнтэй зорилгоо ч одоо ойлгохгүй тий 30 40 жил амьдарчаад нэг л юм юмд орцсон тий бөмбөлөгд орцсон тий тэрнээсээ гарч чаддгүй тэгээд ингээд тайван суугаад амьсгалаа жагнаад тий нэг хэдэн минут чимээгүй ингээд суугаад ирэхлээр шал өөр болоод ирдэг байхгүй хүн тий тэгээд тэр медитац нь одоо бясалгал нь хүнд одоо өөрчөө хэрэггүй гэсэн юмнаас айгүй сайн салгаж өгдөг. Одоо нэг уурандаа тий нэг хүнд гомдоол ингээл яваад идэг тэрэн дотор нь ингээл тий идээлээдэг өөрийг юм. Ерөөхдөө өөрийгөө таньж мэддэг. Тий өөрийгөө дотроос нь чаг. Өөртөө хэрэгтэй хэрэггүй юмаа ялгаж сурдаг байхгүй. За энэ хэрэггүй мэн боли. Заримдаа тэг хүмүүс чинь энэ одоо хортой харилцаанд орцсон байдаг ч юм уу те нөгөөх нь байн ингээл заваадаг ч юм уу те тэгсэн мэтлээ тэрнээсээ салж чаддаггүй те гихч энэ бол хамгийн наазахын энгийн жишээ тамхи хайж чадахгүй хүн тасалал игээд байна хайсан хүмүүс те тэр юм бол те йогийн төвийн яг зорилго гэх юм бол те нөгөө нэг одоо тусгай хөтөлбөрүүдийг те одоо нөгөө нэг боломжгүй ч юм уу те нэг нийгмийн сул дараа тий нөгөө эмзэг тий тулж ажиллах хүн тий нөгөө нэг мөнгө төлж ирж байгаа хүмүүст биш тий бас нөгөө нэг эргээд нийгэмдээ тий нийгэмдээ туслахын тулд бас тийм боломжийг бол ашиг хонжоо харсан юм байхгүй. За заахтай тий одоо нөгөө нэг өөргөө хумсарч шүү тий өөргөө сурсан юм байгаа тийм ангууд байгаа. Тэд нартэй бол зориулаад ядаж 7 хоног нэг удаа ч гэсэн тий өнгөө юм юмуд явуулдаг. Явуулж исэн. Тэгээд тэрийг бас ингэ явуулахаар л болно. Йога терапи гэж бас төлөвлөд байгаа шүү дээ тий. Тэгээ йог ер нь бол угаасаа үнгүй байх ёстой гэж заадаг байхгүй. Цаанаас тий. Амьдрах ухаан учраас энэ бол ерөөс үнгүй байх ёстой. Тэгэл нөгөө энэтхгийн йогч чинь тэгээ шалдаа юучгүй ингээл явж идэг. Хүмүүст нөгөө үгүй айлтгаал тий. Одоо тэгвэл манай нийгэмд чинь жоохон өөр тийшээ хазаа. Харин тэр барууны тэр медиаг энийг айгүй юм том бизнес болгосон. Тийм ээ. Хэдэн тэрбум доллар эргэлддэг бүр том бизнес хувц сунраас авахуулаад тийм ээ. Тэд нар нь ямар авах вэ? Йог хийхэд бол юу ч хэрэггүй л байдаг байхгүй. Ийм байшин юу. Тэрийг түгээхийн тулд манайхан юу битээр үнгүй хичээл явуулдаг. Сар болгоныг танилцуул үнгүй хичээл явуулдаг. Тэгээ ерөнхийдөө бол яг манай фэйсбүүкээр ороод тэгээ нөгөө ивент дээр тэгээ үзэж агаад ирээд сууж болно үнгүй хичээл. Ер нь тэгээ сарын эхний хагасаа өдөр болгон хийх төлөвлөгөөтэй ер нь бол банк хийж байгаа тийм. Эхний одоо нөгөө нэг хэдэг хичээлүүдээр бол тийм нэлээ их хүн ирээл ихлэм асуудаа тийм тийхгүй ингэхгүй одоо хөшөм яах вэ ингэхгүй гэл яг тийм үнгүй хичээл дээр суугаа тийм өөрөө мэдрээд үз тийм тэгээд дараа нь багштайгаа тийм нөгөө өөр асуух юм байвал ирээд асууж болох боломж үнгүй хичээл тийм нээлттэй гэсэн үг шүү дээ нээлттэй тийм сар болгоны эхний хагас өдөр айгу сануулж шүү дээ тийм бичээд аваа.
Тэгээд юу яадаг шүү дээ. Бидний одоо амьдарч байгаа нийгэм маань айгүй их стресстэй нийгэмд бол яг бол зайлшгүй байх ёстой асуудал байна л да тийм үү. Бид нар чи гараад одоо төгжрлээс ахуулаад стресстэй нэг шүү дээ тий. Тэгэл нэг нь одоо шүргээл очихд ингээд уурлаад бухимдаад ирдэг жоохон хүлээцгүй талтай яд шүү дээ бид манай монголчуудын хувьд тий. Тэгээд бид хоёр ч өөрсдөө бас хаяа да тий. Яаж наа стресстэй байна да гэх. Амт яг хийдэг учраас тий өөрийгөө мэддэг учраас би нэр ингээд стресстэй шүү тий. Одоо тийм нэг байл би юусын ингээд бодоход байч тий. Энэ ер нь ингээд надад хэрэггүй юм байна тий. Шалт ими юм би ингээд санаа зовоод байгаа юм гэдгийг ойлгодог болдог. Одоо жишээлбэл тий би анзаардаг учраас тэгээд одоо жишээлбэл зарим хүмүүс ирэл тий би нэрээ тэгдэм билээ шүү. Ингээд сууд юм билээ би мэдэрсэн. Тэрнээс болоод миний ингээд нуруу ингэдэм билээ шүү. Тэрийг мэдсэн гэд. Тэр чинь яг тий. Тэгэхээр бол хамгийн одоо дээд зэрэг миний хурд төлөлтэй нөгөө нэг одоо юу гэвэл гарсан өөрчлөлтөө. Тий. Тэр хүмүүс ирээд ингэж байгаа маань хамгийн их баяртай гэх юм уу те санагддаг. Тий, яг хийгээд амьсгал тэр нэгдэл гэж ярьсан шүү дээ. Тэ айн санаа сэтгэл тэгээд би 3-ын нэгдэл гэж ярьсан. Тэр гурвуулангийн нэгэн зэрэг мэдрэх тэр чадвар айгуу сайжирдаг байхгүй тий. Миний оюун санаа ингэ миний яг одоо мэдрэмж юм байна тий. Тэгэхэд миний би яг ийм байна. Тэгээ эргэн тойрон өөрийгөө мэддэг хүн эргэн тойрон айгуу сайн мэдэрч эхэлдэг байхгүй. Айгуу сайн анзаарч эхэлдэг тий. Өөрийгөө ер нь зөв чиглүүлж юм л гэсэн үг тий. Хүмсэртэйгээр. Одоо зөв буруу гэж ярих нь цааш юм тий. Гэхдээ ингээд аль болох өөрийгөө хянаж сурах тий. Тэгээд ер нь бол тэгээд нөө йогийн түрүүний бааз зорилготой буцаагаад тэгээ нөө зовлон юу яахгүй тул йогийн бас нэг зарчим нь болохоор хүнд зовлон учруулахгүй байх. Тийм ээ үйлдэлээрээ ч тэр үгээрээ ч тэр тал дээр бас айгүй их юу яадаг байхгүй. Тэ би одоо буруу юм бодоод байна тэ би буруу бодол бодоод байна гэж өөрийгөө хянаж эхэлдэг байхгүй. Тэ одоо нэг жоохон хүнд гомдоод ч юм уу тэ нэг жоохон ингээл инстаа ингээд тэнгууд ингээ өөрийгөө барьдаг байхгүй. Би ингээд буруу бодол бодоод байна. Би энийг бодохоо болоод тэгээд бодохоо болоод тэгээд цаашаа ургуулад гомдохоо болоод тий. Яг тэгдэг байхгүй. Яг тэгэж ажилтдаг байхгүй. Ингээд яг тэр ирж байгаа хүмүүсүүд бол тий нөгөө стресстэй байгаагаа анзаардаг. Яг дандаа нөгөө ингээд амьдрал нь нөгөө одоо манай нийгэм чинь бүх информац нөгөө нэг гаднаас ингэж орж ирдэг тий. Дотгошоо ингэж харсан ерөөсөө бид нар цаг байдаггүй. Яг тэр цагаа олж авдаг. Гэхдээ нөгөө нэг ингэж нөгөө яг ингэж тэрнээс ингэж салаад ингэж ихэ жоохон эхэндээ хэцүү байдаг. Гэхдээ яваад тэр бол тийм амар. Тэгэл одоо жишээлбэл йогийн гудсан дээр ирээл дасгалаа хийж эхлэхэд тэр хүний одоо жишээлбэл нөгөө амьдралд яаж ханддаг хандлага нь бол шууд харагддаг. Тэгээд тэрийг нөгөө аасана буюу биений дасгалын амьсгалын дасгалаар нь тий нэг юм шинэ өгөөж юм нэг юм сургаж өгдөг. Одоо жишээлбэл зогсоо дасгалууд, тэнцвэрийн дасгалууд тийм үү. Тэр бол өөртөө итгэх итгэлийн сайжруулж өгдөг. Тэгэхээр ингээд гараад явахаар би нэр энэ хүлтэй энэ хоёр хүлэн дээр би тий өөрөө ингээд итгэлтэй сайн зогсож чаддаг учраас дараа нь ингээд сэж ингээд илгээд тий би ингээд ийм шүггээ тий хийж чадна би чадна гэдэг дээр тий итгээд ингээд яваад тий цаашаа амьдрал нь арай нэг өөдрөг болдог тий. Тэгэхээр нөгөө дасгалаас бас нөгөө нэг амьдралдаа цаашаа ингээд хэрэгжүүлэх юм уу сурддаг учраас тий йог бол амьдрах ухаан тэгээд нэг цогцоор нь ингээд хийх хэрэгтэй. Тий, тэгээ тэрэн дээр нэмж хэлэхдээ хүн ингээд би стресстэй байна гэл ингээд бодоод явдаг. Тэр стресс нь эргээд биен дээр суудаг байхгүй. Одоо хүний ингээд хүз зүүчлэх, нур өвддөг тий. Энэ юу чин одоо энэ бүх булчингууд ингээд чангарч тэр бүгд стресс. Тэгээ йогийн нэг бас ингээд амар чухал юм гэж би боддог л доо хувьдаа. Юу заадаг вэ гэвэл одоо ингэж суллаж тавих. Биеэс суллаж тавих. Бүх булчингуудаа ингэж суллах тий. Хүн ингээд нэг ингээ анзаархад ингээд шанаагаа ингээд ингэсэн те хөмсгөө зангидсан те ихэнх монголчууд ингээд гадуур ингээд явж байхад бүгдээрээ хөмсгөн зангирсан те нэг л доцруугаа ингээд те тэгэхэд ингээд шанаагаа сул тавьчих те нүүрээ суулчих хөмсгөө ингээд тэрийг сурахад хүртэл айгүй хэцүү байдаг байхгүй бас цаг хугацаа ордог те тэгээ тэрийг сурцсан хүн шууд те өөрчлөлт гэдэг чинь бас тийм ажиллагаа шаардлагатай. Тэгээд юмнтэйгээ холбоотойгоор хүн ингээд суллаад бие суллаад юмд илүү юм нааштайгаар ханддаг эхэлдэг. Арай юм тайван арай юм хүлээдтэй тий. Тэгээд ингээд айгүй өөдрөгөөр бодохыг хийчээдэг гэж. Боддог гэж хэлэхгүй тэгтээ хийчээдэг. Тий. Наад захын л одоо нөгөө нэг
дээшээ харуул те бодол нь те өөдрөг дээшээ явна. Ингээд доошоо хараад байх юм бол тэгээд тэр чигээрэл бодол доошоо тэгэл уруу замаар л явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэгээд нөгөө бас хичээл дээрээ те яг уу цээж их цавчаа те дээшээ айл болох ингээд эцгэн хараад сур те нуруугаа их цавчаа тэгвэл амьсгалч бүтэн орон те хүчил төрөгчөөр цусч сайн хангам те тэгэл нөгөө нэг стресстэй хүний хамгийн анхны нөгөө нэг эхлээд нөгөө нэг юу гэдэг вэ unconscious цаанаасаа нөгөө нэг юу цээж нөхөрдөг тийм үү. Ингээл тэгэл доошоо хараад бие нөхөрдөл ингээл тэгэл амьсгалан зогнох болоод тэгдэг байхгүй. Тэгэхээр тэрийг одоо нөгөө нэг тавьж чаддгүй. Стресстэй үе өнгөрцөн ч гэсэн энэ хിവэрээ ингээд бие ингээд бариад идэг. Тэгэхээр энэ нөгөө ухаан санаанд нь тийм биед нь стресс нь байгаад байдаг байхгүй. Тэрнээсээ салахын тулд яг дасгалаа хийдэ булчингаа сул, булчингаа чангал тий амьсгал цээж дүүрэн амьсгалаад үзтэй. А тэрнийхээ дараа бие сулаад нөгөө хамгийн сүүлд нь амралтын нэг шавасана паузагаа тэн дээр ингээд бүх юма тавиад суллаад үз. Тэ тэгжиж нөгөө хүн ингээд барьсан ингээд нөгөө нэг айц ч юм уу стрессээ ингээд бас давхар суулж чаддаг болно гэсэн. Йог гэдэг ч юм бол йогийн багш байна гэдэг бол ерөөхдөө хүний анатомиг аяг судлаад баг эмчээс ялгаагүй гэсэн үг юм шүү дээ. Тэнийг ер нь бол тий. Ордгийн тий манад. Ер нь бол тий. Одоо ингээд хүний бүтцийг ер нь судлах гэсэн үг шүү дээ. Тий. Багшаа сургалтандаа бол заавал одоо анатомиг судлана. Булчин тий тогтолцоо, ясны тогтолцоо, мэдрэлийн системийн тогтолцоо, дасгалууд нь яг ямар одоо үр дагавартай юм тий ямар булчинд ямар үр хөрмөс юунд нөлөөлөх үү гэх талаас бас их юу. Йогч нь одоо юутай одоо нөгөө хүрд энерги хүрд гэж ярьдаг шүү дээ. Тийм тогтолцоо бас байгаа тий. Одоо хүн ингээд 7 чакратай тий чакра буюу энергийн хүрдтэй. А тэр болгоно одоо жишээлбэл одоо тусгай өөрийнхөө тийм нэг идэвхжүүлэх дасгалтай тэнцвэржүүлэх дасгалтай тий аль нь илүүдсэн байна аль нь дутуу байна тий одоо бүгдээрээ л Монголд их дэлгэрээд байгаа нөгөө аавра төвөж ярьдаг тэдэрүүгээр орол судлууд гэдэг. За тэгээ яаж амжилах вэ? Тэрийг яаж засах вэ? Өөрийнхөө гэрлэн бүрхлийг яаж засах вэ тий? Йогоор засч болно. Зөвхөн нөгөө нэг оюун санаа бас гэрлэн бүрхүүл тий одоо гэрлэн биед нь очиж ажиллаж тий өөрөө оюун санаа нэг зацуулах бол бас болно битнүүдээ тий. А тэгээд яг шинжлэх ухаантай холбох юм бол нөгөө энерги хүрд болгоно одоо хүний нэг эргэтэнтэй холбоотой учраас тий. Тэгэхээр одоо жишээлбэл одоо нөгөө нэг ингээл мөрөн доош унтсан цээж дотгошоо орсон тий нэг юм готроо нэг юм хүн байвал тий зүрхний чакра тий дутмаг байна тий яг тэгэхээр ингээд өөрөө цээж ингээд дараад байгаа учраас яг энд тий зүрхний чакрын хүрдийг нээж өгөх хэрэгтэй гэж үзнэ тийм үү. Тэгээ ингээд цээж ингээд дэлгэхээр амьсгаа тий зөв орон тий цээж ингээд нөгөө нэг дарагдаад байсан эрхтүүд нь дарагтаа байхаараа зүрх зүг ажиллаад эхэлнэ тий. Энэ нөгөө нэг энэшээ бэйс нөгөө булчингууд нь чангархаа байна. Тэгээ сайхан үнддэг болно тий тайвшин тий. Тэгээд арай нэг өөдрөг ханддаг болно. Нөгөө хайр сэтгэлээ илүү нөгөө илэрхийлдэг болно. Тийм олон юм байна. Тий. Тэгээ ер нь бол шинжлэх ухаанаар тэр 7 чакра чинь чавста 7 булчирхаалахгүй байдаг хүний. Тий дандаа булчирхаануудтай холбоотой. Тий гол зулаа тий одоо шүрээ нойр булчирхаа гэл тий эдгээр чинь бүгдээр юм гол юмнуудтай. Эмэгтэй хүмүүст ер нь Монголд харж байгаад нэг бамба булчирхаа дутуу ажилдаг. Тэгээ дутуу ажилдаг учраас нэг одоо нөгөө дааврын гормоны нөгөө нэг баланс нь алдагдаад тэгээд жингээ хайждаг төрсний дараа жингээ хайждаг. Тэгээ үгүй бол ерөөсөө жингээ хайждаг. Үгүй бол тэгээ нөгөө нэг бодис солилцоо удаашрсан байна гэдэг. Тэр нь зориулаад нөгөө чакрагийн авч хэлцэг бол тэгээ одоо нөгөө нэг энэ холбоо чакра булчирхаа тий биш үү тэгжүүлэх амьсгалын дасгал байна. Хөгжүүлэх нөгөө асана тэрнийхээ одоо хүчээртэй байнга хийгээд тах юм бол бамба булчирхаа ер нь итгэвч нь илүү сайн болно. Гэхдээ тэр булчирхаг яг эмнэлгийн хувьд аваад үзэх юм бол шинжилгээ өгөн тийм үү? Ноорондоо гарна. А гэхдээ тэр хүний хувьд бол тий одоо нөгөө хүн болгон ч өөр шүү дээ тий хүний тогтолцоо гэдэг чинь хүмүүнээс өөр учраас тэр хүний хувьд арай ноорон дотор арай бага ажиллаж иж магадгүй. Тэрнээсээ болоо тий одоо нөгөө нэг юугаа бамбагаа анхаарах хэрэгтэй болно. За үзэгчдээ Эрүүл Монгол нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд хоёр өнөөдрийн зочдтой маш их баярлалаа. Маш их хэрэгтэй мэдээллийг өглөө. Өрсөнд баярлалаа. За тэгээд үзэгчдээ Эрүүл Монгол нэвтрүүлгийн хам мэдээллийн булгангаар үргэлжлүүлэн гэлээ.